Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр ажилгүйдлийн тэтгэмжийн талаарх мэдээллийг хүргэх гэж байна. За энд ажилгүйдлийн тэтгэмж авахар хүсэлтэд ирүүлсэн даатгуулагчдын маань материал байна. За эндээс нэг материалыг сугалж аваад хамтдаа бодцгоё. За даатгуулагчийнхаа хөдөлмөрийн хүс түүнтэй адилдах орлогыг он оноор нь шивээд оруулсан байгаа. За манай даатгуулагчийн тухайд нийтдээ 28 сар ажилгүйдлийн даатгал төлсөн. За энэ хооронд хугацаа нь бол хоорондоо тасарсан сар байхгүй байгаа. За бид эхний ээлжинд тухайн даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэж байгаа юу үгүй юу гэдгээ хянана. За ингийн тулд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар бүлгийг харна. За 5 дугаар бүлэг дээр ажилгүйдлийн тэтгэмжийн тухай заалтууд байгаа. За ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд өмнөөс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн байна гэсэн үндсэн болцол маань бол энэ байгаа. За манай даатгуулагчийн тухайд бол 28 сар тасралтгүй төлсөн учраас энэ болцлоо хангаж байгаа. За тэтгэмжийг бодохдоо ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан хөдөлмөрийн хүс түүнтэй адилах орлогын дунджаас бодноо. За ажлаас чөлөөлөгдсөний өмнөх 9 сарын цалингийн дунджаар бодох нь байна. За ингэхдээ тухайн даатгуулагч маань ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хэдийн хугацаанд төлсөн юм бэ? За тэр хугацаанаас нь хамааруулаад хувилж боддог байх нь. За манай даатгуулагч 28 сар ажилгүйдлийн даатгал төлсөн учраас 24-өөс 59 сар гэсэн энэ интервалд хамаарч байна. За энэ дээр бол 50%-аар бодох нэ. За хамгийн бага хувиар бодогдох нь байна. За ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийг ажлаас чөлөөлсөн өдрийн дараагийн өдрөөс эхлэн 76 өдрөөр тооцож олгоно. За бидэнд одоо хэрэгтэй мэдээллүүд бол энэ. За одоо бид нар хамтдаа тэтгэмжээ бодцгоё. За нийт 9 сарын цалингаа олчихъя. За 4-р сарын 14-нд ажлаас чөлөөлөгдсөн өөрийн хүсэлтээр. За тэгэхээр 4-р сар маань өөрөө орохгүй. За ингээд 3-2 гээд урагшаага нийтдээ 9 сарын цалингийн нийлбэр нь хэдэн вэ гэдгээ бодъё. За эндээсээ дундаж цалингаа олохын тулд энийг 9 сартаа хуваачна. За дундаж цалин маань бол 3,331 мянга. За 50%-аар бодох интервалд хамаарчсан тийм ээ. Тэгэхээр за 50%-д ноогдох тэтгэмж нь энэ байна. За тэтгэмж бодох сарын дундаж хоног 21 хоног. За энэ 21 хоног хаанаас гараад ирсэн бэ гэхээр Хөдөлмөр нэмийн хамгааллын сайдын 2021 онд баталсан А.Д. 192 тушаал байгаа. За уг тушаалаар бол ухаанлын жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр гэдэг. За энэ эрх зүйн актын хүрээнд 21 хоног маань бол гарч ирж байгаа. За 21 хоногтой хуваахлаар нэг өдөрт ноогдох тэтгэмж маань гараад ирж байна. За тэгэхээр тэтгэмжээ бид нар 76 хоногийн хугацаанд авна. За даатгуулагчд олгох тэтгэмжийн маань дүн энэ 6,28,127 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хүнд 76 хоногийн хугацаанд олгох нэ. За эндээс хамтдаа даатгуулагч маань ажилгүйдлийн даатгалд хичнээн төгрөг төлсөн, ажил олгогч хэдийг төлсөн бэ гэдгээ бодъё. За энэ бодолд бол тэтгэмж олголтоо ямарч хамааралгүй, яг хөө зүгээр сонирхолтой байх үүднээс бодож үзэж байгаа. За даатгуулагч маань болохоор 28 сарын хугацаанд 146,145 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж төлсөн байна. За ажил олгогч хэдийг төлсөн бэ гэдгээ бодъё. За ажил олгогч 285,298 төгрөг. За энэ хоёр маань нийлээд 431,443.4 төгрөг төлсөн байна. За тэгэхээр нийт төлсөн даатгал нь олгох тэтгэмж нь 6,28,127. За төлснөөс хэд дахин их тэтгэмж авсан бэ гэдгийг бас бодож үзье те, сонирхолтой байна.
14 дахин их тэтгэмж олгогдох нэ. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол бусдаа түгээж шеэр хийгээрэй. Бид дараагийн бичлэгээр жирэмсэн болон амарцны тэтгэмжийн талаарх мэдээллийг хүргэнэ.